Эцэст нь бүгд өгсөн. Би ч гэсэн хүн төрөлхтний хамгийн хүчрхэг дайчин гэж нэрлэгдэгч өгөх гэж байна. Би хамгийн хүчрхэг цол хэрмийг авах эрхгүй. Би алсан бүх 7 пин чөтгөрүүдийг. Яагаад 8 пин чөтгөр байсан юм бол? Эртний хааны чулуун хөшөөн дотор бид хүмүүс эдгээр чөтгөрүүдийн жинхэнэ хүчийг ойлгож чадаагүй. Энэ бүгд миний буруу. Би хамгийн хүчрхэг гэж нэрлэгдэх энэ үүрэг хариуцлагаа үүрч чадсангүй. Тэр юу хүсэж байна? Миний цогцыг сэглэхийг хүсэж байна уу? Би түүний цэргүүдийг алсны төлөө юу? Хананхуй юм. Энэ үхлийн мэдрэмж үү? Гэрэл. Бос. Юу? Энэ газар хаанах вэ? Би үхээгүй гэж үү? Энэ зүүд ирж санагдахгүй байна. Болж байсан зүйл болох гээд байна уу? Юу болоод байна? Энэ миний нүур биш байна. Миний иршив царайлаг сэтгэл татан төрөх хаашаа явчихсан юм бэ? Миний бат бог би бас хаана байна? Би хэн бэ? Би хаана төрөөв? Хёолоос хот. Та нар бүгдээ тодорхой ойлгосоо гэж хүсэж байна. Дайчны шалгалтыг өгөх нь юу гэсэн үг болохыг хамгаалалт болон итгэл найдварын биелэл. Хёолоос хотын 3 дугаар ахмад Яон Тонгчи 3069 он манай гариг сүрэлтэд тулгарсан. 6 аврах эртний хааны чулуун баган тэнгэрээс бууж ирсэн. Чөтгөр гэж бидний нэрлэдэг амьтад дотроос нь гарч ирэн хүмүүсийг хядаж эхэлсэн. Бид устдаж өгөө болохын яг өмнө нь хамгийн эцгийн толгойнуудыг тэсвэрлсэний дараа бид эцэст нь чөтгөрүүдийн эсрэг тэмцэх арга замыг боловсруулсан шилжүүлэх тохиолж чөтгөрүүдийн дотор олдсон голыг дахин боловсруулах замаар мөн түүнийг бүрхэн замаар тоноглож чөтгөрүүдтэй адил түвшний хүчний төр хугацааг ашиглах боломжийг олгосон. 60 жилийн өмнө хүн төрөлхтний хамгийн хүчрхэг дайчин оршин байсан. Бүх дайчдын хаан гэж нэрлэгддэг гэр. Тэр дэлхийн дайчдыг удирдан хамгийн том чөтгөрийн сүргийн эсрэг тэмцсэн. За агуу их тулаан маш олон 7 хоногийн турш үргэлжилж дэлхийг улаан өнгөөр будсан гэдэг. Эцэст нь дайчин чөтгөрийн сүргийг ялж чөтгөрүүд аимшигт цохилт өгсөн. Ингэсээр хүн төрөлхтний 60 жилийн тасалтгүй хөгжил цэцгэлтийг бэлгэлсэн. 60 жилийн өмнө би 60 жилийн ирээдүйд рүү ирсэн гэж үү? Гэсэн хэдий ч энэ нийтийн сайн сайхны төлөө амиа өгсөн тоо тавшгүй олон баатарлаг дайчдын алдагдлыг үнэтэй дүйцэхгүй байсан. Тэр агуу дайчдын дунд хүн төрөлхтний хамгийн хүчрхэг дайчин Аанг. Тэрээр 7 пи хэмээх чөтгөрүүдийн хамгийн хүчрхэг шатны хэд хэдэн чөтгөрчдөд улдаж байхдаа тулаанд амь үлдсэн гэж бичигддэг. Энэ план эртний хүн төрөлхтний эргэлтийн цэг болсон юм. Удалгүй хүн төрөлхтөн айдсан айж харанхуйгаас босож шинэ гэрэл гээгээ авчрахыг эрмэлзэв. Би үүрийн тулаан гэж нэрлэсэн. Үгүй энэ буруу байна. Чөтгөрүүдийн хамгийн дээд шат нь бол 7 пи биш. Энэ бол 8 пи. Би тэр үед ухаан алдаж байсан ч би түүнийг тодорхой харсан. Одоо ч гэсэн хүн төрөлхтөн чөтгөрүүдийн жинхэнэ хүчийг мэдэхгүй байна. Тэдэнгүүгээр бид одоо хүртэл байхгүй байх байсан. Дайчид байхгүй бол амьдралч гэр оронч байхгүй. Энэ бол хамгаалалт, энэ бол найдварыг төлөөх агуу ачааг үүрэх гэсэн үг. Та нар одоо дайчин байх гэдэг юу гэсэн үг болохыг ойлгож байна уу? Тийм ээ эрхэм ээ. Үгүй ээ, буруу байна. Пин чөтгөрүүд. Чи дайчин байхын тулд юу хэрэгтэйг ойлгоогүй байна. Чиний нэр хэн бэ? Би тэдний ядаас Аан гэдэг хэлэх ёстой юу? 60 жилийн өмнөөс энэ сул дорой би рүү шилж ирсэн гэдэгт хэн нэгэн итгэх болов? Ямар гинти юм бэ? Хөөхөө чи ч агуу хүнийг доромжилж байна да.
хүн төрөлтний хамгийн өчигтэй дайчин анхтай адилхан нартай гэж үү? Чи дайчин байхыг хамгийн энгийн шаардлагуудыг ч ойлгохгүй байдаг мунхаг юм. Бас түүний агуу нэрийг хүндэтгэхгүй байна. Яаж зүрхэлж байна? Навш энэ ямар хэрэггүй бий вэ? Ийм төвшин довтлогоонд хариу үзүүлж чадахгүй байна. Үннийг хэлэхэд би дахин адилхан нэртэй болно гэж удаагүй. Би чамайг анхааралтай авчихлаа удахгүй бол дайчин шалгалтын чинь харъя. Босоод тиймээ эрхэмээ. Шалгалтын талбай дараагийнх нь. Биеийн үзүүлэлтүүд. Зүгээр үү? Амьд л байна. Тэгэхээр чиний нэр Анг үнэхээр сэтгэл хөдлөлийн нэр байна. Миний нэр Ланс сони юу? Танилцсандаа таатай байна. Дайчин нэр дэвшигч Ланс сони юу? Яаж өөрийгөө Анг гэж дуудаж зүрхэлж байна? Мэдлэггүй тэнэг. Чи адилхан нэртэй байна гэдэг нь адилхан хүчтэй гэсэн үг гэж бодоо юу? Дайчинд нэр дэвшигч Лиосито. Ямар гинэ юм? Энэ охин үнэхээр их зантай юм. Миний нэр юу байх нь түүнд ямар хамаа байна. Чи түүнийг хэн гэдгийг мэдэхгүй байгаа юм уу? Тэр бол бидний дундаас дайчны нэр дэвшигч болох тодорхой болсон нэг. Лиосито сүр хүчит Ракшас гэдгээр нь бас мэддэг. Тэр Хелос хотын хамгийн алдартай тулааны гэр бүл болох язгууртан Сята гэр бүлийн охин. Сята яагаад энэ овог надад ийм танил сонсогдоод байна? Баярлалаа. Би үнэхээр гайхалтай найз юм оч. Намайг тоох хэрэггүй дээ. Зүгээр л үргэлжлүүл. Чи юм бэ? Чи зураг авсан юм уу? Юу чухал болохыг ойлгооч. Тийм авсан. Миний нэр Тамаз Мисака танилцсандаа таатай байна. Би зүгээр л чиний Томогийн талбар цэцэрлэгч буй найзын харилцаанд уярсан. Энэ бол маш сайн их сурвалж. Хөөрхий минь гэж тэр тэнэг юм бэ. Биеийн үнэлгээний талбай. Ийм биштэй байсан ч би одоо хүртэл хамгийн өчигтэй дайчин байх гэсэн үгний утгыг миний өмнө хэлцэж байна гинэ. Ямар инээдтэй юм бэ? Энэ өчөөгөн үнэлгээний үр дүнгээр би бүгдийг нь гайхшрууландаа харж л байгаарай. Эхний үнэлгээ холын зайн тэсвэрийн шалгалт. Эхэл. Одоо би эхний байрыг эзэлж шинэ амжилт тогтооно. Тэр үнэхээр шинэ амжилт тогтоолоо. Баян ходоод тэр өдийг хүртэл бүх шалгалтаас хамгийн удаан байж шинэ дээд амжилтыг тогтоолоо. Хүлээгээрэй, энэ миний бодсноос ч илүү муу байдалтай байна. Хоёр дахь биеийн үнэлгээ гарны хүч тэсэлт Анг сүүлийн байр. Зайл би бугуугаа гэмтээчихлээ. Гурав дахь биеийн үнэлгээ уртын хараалт. Тэнэг Анг чи бүх биеийн үнэлгээнд сүүлийн байр эзэллээ. Энэ бол түүхэнд хамгийн муу үр дүн. Чамайг хасна. Хитрхи юм. Энэ тэдний хамтдаа ахуулсан сүүлийн зураг болох нь. Ахмад Ятонг түүний үр дүнгээс харуул Анг гэх тэрхүү хоёр дахь шатны үнэлгээнд орох шаардлагагүй бололтой. Би түүнийг энэ аимшигтай үр дүнгээр нь шууд хасаж болно. Тэр хэдийгээр ачаагүй сармагчин байсан ч хоёр дахь шатанд оролцох эрхтэй хэвээрээ байгаа. Энэ түүний сүүлийн үнэлгээ байх болов. Хоёр дахь шатыг эхлүүл. Хоёр дахь шалгалт удахгүй эхлэх болно. Энэ шалгалтанд таны бүрхэх төхөөрөмжтэй нийцэх чадварыг тогтооно. Бүх дайчин нэр дэвшигчид дараагийн шалгалтын талбай руу явна. Бүрхэхтэй нийцтэй байдлын тест надад боломж байна. 60 жилийн өмнө би 96-аас дээш дундаж доктортой нийцтэй байсан. Энэ би жаахан сул дорой байгаач нийцэх хүний хүсэл зоригоос хамаардаг. Намайг шоолсон бүх новшнууд харж байгаарай. Би та нарт харуулна хамгийн өчигдөр дайчны нийцийн хувийг гэж болохыг. 60 жилийн дараах бүрхэх төхөөрөмж ийм байдаг юм байна. Хөнгөн болж 39 нийцийн хувийн нийцэлт.
Валиас Ситагоос хүлээж байсан жилийн тэнцсэн. Тэр 39% өндөр хувьтай байна. Энэ нь жилийн хамгийн шилдэг үр дүн байж магадгүй хүлээж байснаас тулааны гэр бүл өөр юм аа. Лиосын сүр хүчиж төр. Лиосит тэр үнэхээр хөөрхөн юм аа. Би түүн шиг найз охинтой болмоор байна. Ямар хүүхчиг замтай хийдвэ. Түүнтэй шиг охин үнэхээр гайхалтай. Энэ жилийн хамгийн хүчтэй шинэ иргч гэдэг хүлээлтэд зөрөөгүй шинэ хүн гинэ инээдтэй юм аа. Тэр төрөлхийн авьяастай чи зүгээр л шаргуу хичээллээ гэд ихний байрыг эзлэн гэж бодоо юу. Сятагийнхэн тулааны удамтай би түүнийг багаас л их хичээж байсан гэж сонссон. Тэр үсээ боосон байхдаа ямар хөөрхөн юм бэ харсан уу? Би түүний үсээ задлсан байхад л дуртай. Тэр язгууртан гэр бүлээс гарсан хүчтэй бас хөөрхөн. Бид энд зүгээр л тэднийг нэр дэвшигчдийн тоог нөхөх гэж ирсэн юм шиг байна. Тэр үнэхээр хүршгүй цэцэг юм. Амрах газар. Муугүй шүү. Лиосита 39%. Бүгдийг харсан байх би үнэхээр онцгой байсан. Надад олон шүтэн бишрэгчд байх нь хамаагүй ч би даруухан байх хэрэгтэй. Тайвшир Лиосита. Сэтгэл хөдлөмж юм. Тэр эхний шалгалтанд 39% нийцэх хувьтай байд гэж юу? Түүнийг хүчтэй гэж хэлсэн шүү дээ. Тэр зөрөгтэй юм. Би түүний нарийнхан биеийн дотор гал дүрэлзэж байгааг мэдэрч байна. Би бас мэдэрсэн түүний гал цогтой байдлыг. Гэтэ чи огтхон сандарсан харагдахгүй байна. Би үүн дасчихсан гинэ. Үнний үргэлжлээ бүрхэг төхөөрөмжийг анх удаа хурцж байгаа хүмүүс өвдөлтийг илрэл үзүүлв. Шүтрийн цөмийн нөлөөсөн болж 12% тэнцсэн. Би махбодын анх удаа бүрхэж үйл явцыг давхтаа ачаалж авдаг. Зарим хүмүүс өвдөлтийг төсвөрлөхгүй бууж өгсөн татгалзлаа. Үнэлгээний авахын тулд зөвхөн 10% нийцэлт хэрэгтэй. 24% нийцэл тэнцсэн. Мэдээж гэнэтийн үр дүнгууд гарсаар байна. Томо Мисагад дайчин нэр дэвшигч 30% нийцэл тэнцсэн. Энэ удаагийн үнэлгээ ирээдүйдээ шинэ дайчид илрүүллээ. Нээрээс саяны Томо Мисагог оруулаад 30-аас дээш нийтдээ 6 нэр дэвшигч боллоо. Бусад нь C төвчний хот суурин газруудтай харьцуулахад манай шинэ байрлагчдын баг дайжгүй шүү. Гэхдээ л тэдэн дунд бусдаасаа дутагдaltaй зарим нэг хүмүүс байсаар байна. Хөө тэр чин Анг гэдэг нь байна. Түүний би ачааллыг төсвөрлөхгүй цусаар хайрлах юм байх та хаах тэр чин эхний шалгалтанд хамгийн бага оноо авснаа нөгөө хэлэгдэж байна. Инээлдэж л бай. Та нар шиг мэдлэггүй хуцаанууд одоо харах гэж байгаа зүйлээс болон шоконд үзэж эхэлдэг. Бүгд төлөвлөгөөний дагуу би улаан цөмийг сонгож байна. Тулааны төлбөрийг олж авах боломжтой 6 төрлийн шүтрийн цөм байдаг. Хамгийн элбэг нь улаан шар ногоон хөх өнгөтэй байдаг. Улаан нь биеийн хүч чадлыг илэрхийлдэг. Шар нь хамгаалалт, ногоон нөхөн сэргээлтийг, цэнхэр хурдыг, ховор тохиолдол хувилбаруудыг бас байдаг. Жишээлбэл сэтгцийн чадварыг нийлyaгаан цөм гэх мэт. Харин хар цөм нь орон зай цаг хугацааг илэрхийлдэг. Тэдний дундаас хар цөм нь хамгийн ховор болдог. Бүр маш ховор. Өндөр хувь нийцэхийн тулд хамгийн чухал зүйл бол хүсэл. Хүний хүслийг хүсч шүтрийн цөмөөс хэр их хүч авахыг тогтоодог. Цаашлаад тэд цөмийн хэр их хэсгийг хянах боломжтой тогтоодог. Бүрхэлд амжилттай боллоо. Бэлэн үү? Тийм. Амрах байр. Ийм хүчтэй хариу үйлдэл. Энэ түүнээс гарсан уу? Та нар бүгдээрээ сайн харцгаа. Би та нарт хамгийн хүчрэг дайчдыг нийцэх хувийг үзүүлэх болно. Анг чи жинхэнэ хүчээ нууж байсан байна шүү дээ. Нийцэх нь хувь нь одоо хүртэл нэмэгдсээр байна. Аль хэдийн 40% төвчгөж 40% гээх би өмнө нь 96 амархан хүрч чаддаг байсан. Би илүү өндөрт гарч чадна. Би машин үнэхээр нийцэж хувийг чалгаж байна. 50, 60 юу болоод байна? Энэ яаж боломжтой гэж яаж ийм өндөр хувь байж болдог юм бэ? Эвдрэл гарсан уу?
Энэ одоо хүртэл өсөж байна. 65, 70, 80. Юу болоод байна? Тэр хуураад байна уу? Төхөөрөмж эвдэрчихээ юу? Намайг бүх дайчид хаан гэж дууддаг байсан би хамгийн өчрөх дайчин байсан анги. Хэрвээ энэ цөм илүү өндөр чанартай байсан бол хэвээрээ энэ би ийм сул дорой байгаагүй бол хаанд мөрөг. Хүүхдүүдээ анхааралтай хараад бидний хүч чадлын жинхэнэ ялгааг хар. Юу болоод байна? Миний хүч сарниж байна. Хараал. Би чадахгүй нэ. Энэ би хэтэрхий сул юм. Чи юугаа хуцаад байгаа юм? Энэ үнэхээр алдаа гарсан эргүү. Нийцэлтийн хувь 10 хүртэл шууд унчглаа. Ахмадаа мэдээж байна. Чөтгөрийн цөм сая дэлбэрчлээ. Энэ магадгүй гац цөм байсан байх. Гэсэн хэдий ч ямар цочордон байва. Алдаа байсан гэж үү? Жохоо сүүлийн хувь 10 байсан тийм үү? Тийм ээ. Тэр арай гэж давлаа. Би чамд хэлсэн шүү дээ. Энэ бол гац чөтгөрийн цөм байсан анги. Миний бодсон л ийм хэврэг би ийм аимшигтай нийцэлтийн хувьд хүрэх боломжгүй байж түр зур би түүний үнэхээр хүчтэй гэж шокорлоо шүү дээ. Ийм өндөр хувь зөвхөн эс зэрэглэлийн анхандууд байх боломжтой анги. Чи зүгээр би бүр амар айлаа. Энэ хотод надаас илүү анхаарал татах хүн надаас өөр байна гэж удаагүй. Би нэг зөвшөөрөхгүй дээ. Энэ хүүхдүүдтэй өрсөлдөж байдаг би ямар хүүхэд биш хүүг шиг юм бэ? Ямар сайхан дүр зураг вэ? Амрах байр. Сая яг юу болчихвоо? Би дотроос минь ихэнх хүчийг ганц амьсгаагаар шингээсэн юм шиг санагдаж байна. Ийм зүйл өмнө болж нэг ч байгаагүй. Миний сэтгэлийн 80% нийцэлт амархан хүрэх байсан. Чанар муутай цөм хүртэл ингэж хагарах ёсгүй байсан. Тэгвэл яагаад анхаар за мэдлээ ирхмэ. Шаргалтын сүүлийн шатанд тэнцсэнд баяр хүргэе. Бодит тулааны бэлтгэл. Чөтгөрүүттэй тулдана. Та дараагийн шалгалтад амжилттай давж чадна гэж үнэхээр найдаж бай. Бүгд 3 дахь шалгалтанд талбайд яваарай. Би бараг л өгөх нэ. Чи миний сонирхлыг үнэхээр татаж чадлаа. Анги. Дараагийн шатанд чамайг хэрхэн тоглохыг чинь хармаар байна. Ирэх мананд анд чи ямар байх бол